Санаад залуусаа дараа нь төрүүлж байгаадаа баяртай байна. Миний сэтгэл яг одоо юм байдлаар маш их догдсон байна. Яагаад вэ гэхээр сүүлийн 2 хоног хүлээсэн интернетээр захиалсан бараанууд маань ирсэн. За нэг нь болохоор энэ 2 бараа маань юу вэ гэхээр ерөнхийдөө миний энэ хийж байгаа бэлгнүүд зориулсан одоо бяцхан хөрөнгө оруулалт байсан. Ямар ч хамтдаа задлж үзэхээр шийдсэн. Newer гэдэг одоо брендийн энэ брэнд маань ерөнхийдөө ямар брэнд гэхээр бичлэгэнд одоо хэрэглэгдэх төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх брэнд байгаа. Ерөнхийдөө Америк төбрүүд бол маш их ашигладаг. Тэгээд би ямар ч сан хэдийг нь захиалсан. Тэгээд нэг нь болохоор микрофон тогтоогч байгаа. Нэг нь болохоор гэрэл байгаа. Энэ гэрэл нь бол миний хүлээлтэнд айгүй хүрэх байх гэж бодож байна. Хоёулаа Newer брэндийнх байгаа. Тэгээд хамтдаа цоо шинхэн задлалтын гэрч болцгоё. За микрофон тогтоогчоос эхлэе гэж бодож байна. За. Нэг юм уутан дотроо 3 шиг юм байна. За энэ бол тогтоогч юм шиг байна ямар ч байсан 3 хэсэг юм байна. Тэгээд би ерөнхийдөө яагаад энийг захиалсан бэ гэхээр микрофон бол амтай ерөнхийдөө ойролцоо байвал дуу бол их гоё гардаг. Тийм учраас би ширээн дээр одоо байнгын ингээд микрофоноо байрлуулад ингээд ямар ч хөдөлгөөнд одоо саад болохгүйгээр би одоо бичлэг хийж байхдаа одоо хичнээн хөдөлсөн ч гэсэн бос бичлэг хийсэн ч гэсэн ингээд микрофоноо одоо байрлуулчаад босгоод одоо ингээд нүртэйгээ ойрхон ингээд байлгаж явал бичлэгийн чанар маань маш гоё гардаг. Тэгээд за энийг ямар ч за нэг нь болохоор юм байна. За нэг нь болохоор юм pop filter байна. Энийг бол хүмүүс бас мэдж байгаа. Бичлэг хийх сонирхтой эсвэл дуу хөгжмийн студид ажилладаг ч юм уу залуучууд бол сайн мэдж байгаа хөө. Энэ микрофон бол энэ бол микрофоны цуурайг баасгах зориулттай. Ингээд энэ зурган дээр харж байгаа. Ингээд микрофоны урд нь ингээд тавьчихдаг. Фокус яагаад харахгүй микрофоны урд нь ингээд тавьчихдаг. Одоо энийг харж байгаа. Тэгээд тэгэхээр одоо цуурай бага одоо дуу бол арай цэвэрхэн сонсогддог гэж үздэг. За энийг юу гэдэг би мэдэхгүй байна. Newer гэдэг бас юм брэндийнх юм байна. За энэ юу вэ гэхээр микрофон чангалагч. Микрофон чангалаад одоо ингээд барьдаг хэсэг нь байна. Маш гоё хийцтэй. Цоо шин өнөр үнэртэж байна. 90 тойрондоо юм уяагаар хийцнийх нарийн юм аа. Та нараас харж байгаа. Уяагаар ингээд чангалагдсан. Гоё маань. За ямар ч бүгдээрээ харцгаана. Яа юу босох юм одоо ингээд харцгаана. Тэгээд хэрглэж үзцгэн ямар ч байсан. Ширээн дээр огч нэ. Хамуу юм унгааж тоосон. Интересно. За номон. За энэ болохоор нөгөө ширээтэй ширээтэй яг тогтоодог юм байна. Энийг одоо ширээний хатсандаага ингэж хийгээд тэгээд чангалчихна. Тэгээд дээшээ ингэж микрофоноо яг танаас усарч үзүүлээ. Яа. Ингээд холбочихъя. Тэгэхээр энэ доотлол нь очоо гэсэн үг. Энийг бол ингэж ийшээ хийчихнэ. Жагаад ингээд чангалчихна. Угсчод бол маш энгийн юм байна. За одоо би шууд ингээд ширээндээ байрлуулчихъя. Тэгтээ юу хийсэн дээр цаас авчуулсан зүгээр. Хэрвээ энийг усрахж байгаа залуучууд байвал энэ голон цаас авчуулаарай гэж зөвлөх байна. Яагаад гэвэл энэ бол чанга авчигдах учраас ширээнд бол ямар нэгэн сэв үлдээж магадгүй. За ингээд микрофон тогтоогч маань ерөөдөө бэлэн боллоо. Тэгээд энэ болохоор ямар давуу талтай вэ гэхээр микрофоны байнгын одоо ширээн дээр байлгах шаардлага байхгүй. Зайгаа хэмнээд хэрэглэхгүй үедээ ингээд цаашаа болгож болно. Тэгээд бүх төрлийн микрофонууд бол энэ дээр орно.
чангалаас суулаад ихэдээ ингэж байж хад бол хөдөлгөөн бол багтаа та нар харж байгаа. Хөдөлгөөн багтаа суур сайтай ямар ч одоо хөдөлгөхгүй тэгсэн мөртлөө их уян хатан гэдэг та нар харж байгаа. Микрофоныг бол ямар ч сан даагаад ингээд ямар ч хөдөлгөөн байхгүй дутуу энэ савл байхгүйгээр ингээд барьж боломжтой байна. Одоо чинь ингээд ярьж байгаа үедээ шууд ингээд амтаараа ойрхон ингээд байж болох юм бол ямар ч асуудал алгаа энэ дээр бол ерөөхдөө 10-аас 10 гэсэн үнэлгээ өгөх юм байна. Миний хүлээлтийг бол 100% хангаж чадчихээн. Хэрвээ та энэ бүтээгдэхүүнийг сонирхож ивэл Amazon дээрээс хамгийн хямдхан, хамгийн баталгаатайгаар худалдаж авах линкийг доор description хэсэгт тавилаа. Тэгээд худалдаж авах сонирхолтой хүмүүсээ ороод аваарай. Тэгээд үнийн хувьд их боломжийн 16 еврогийн үнэтэй авсан. Тэгэхээр чинь доллараар бол ойролцоогоор $20 болох гэж бодож байна. Ерөнхийдөө дайггүй шүү бичлэг хийдэг хүмүүсийн хувьд бол зөв хөрөнгө оруулах байх гэж бодож байна. Материалын хувьд гэсэн бат бүх хөрхөн удаан хэрэглэж байх гэж бодож байна. Тэгээ Amazon-оос Монголоос худалдаа авалт хийж байгаа нөхцөлд бол баталгаатай хаян дээр бол хэд хоноо түрээд ирдэг. Тэгээд бараа ирэхгүй байлаа гэж тоход бол буцаалтыг бол Amazon-ийнхан бол маш сайн хийдэг. Эсвэл танд баталгаатай хаяг байхгүй бол description-д байгаа энэ линкийг гадаад байгаа найз нөхдөд ч юм уу эсвэл гэр бүлийнхэнтэй захиалж болно. Тэгээ тэр хүмүүс чинь та нарын өмнөөс захиалаад тэгээ Монгол руу явуул бас боломжтой. Тэгэж бас зохицуулж болдог. За тэгээ дараагийн бүтээгдэхүүнд орцгоё. За дараагийн бүтээгдэхүүн бол ийм цагирган гэрэл байгаа. Цагирган гэрлийг бол ер нь ютуберүүд маш их ашигладаг. Тэгээ би бол өмнө арай өөр төрлийн гэрэл ашигладаг байсан. Тэгээд миний гэрэл маань шууд ингэж тохируулж болдгоо. Энэ гэрэл маань маш олон одоо давуу талтай бүгдээр одоо харцгаана. За дотроо ийм 3 хэсэг юм байх шиг байна. За ийм 3 хэсэг юм байна. New гэсэн бичгтэй. За энэ юу? Энэ одоо энэ бүр гэрлэнийх нь одоо тохируулгач нь байгаа. Ямар нэгэн одоо ийм нарны ил шиг одоо ийм жоохон шардуу туяа энэ бичлэгэнд авах хүсвэл ийм эффект оруулж болно. За тэгээд хэрэг шууд одоо энэ гэрэлтэй утастайгаа холбоод утаснаас бичлэг хийх гэж байгаа бол заавал камер хэрэггүй шууд ингээд утас байрлуулагчтайгаа ирдэг энэ гэрэл маань. За тэгээд хэрвээ утас хэрэглэхгүй зүгээр камер шууд хэрэглэж байгаа бол бүх камеруудын доор одоо ийм оролт байдаг. Энэгээр одоо шууд энэ гэрлийг камертайгаа одоо холбох боломжтой. Одоо миний энэ бичлэг хийж байгаа камер болон одоо энэ миний влогийн камер хоёртой бол энэ шууд таарна. Тэр бүх төрлийн камертайгаа шууд таардаг. За энэ TJ-ийн залгуур нь байна. За энэ бол маш хэрэгтэй. Ганцаараа бичлэг хийдэг залуурт бол энэ бол маш хэрэгтэй. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр утастайгаа холбоод тэгээд өөрөөр хэлбэл хин нэгэн чиний зургийг авч өгөх шаардлага байхгүй гэсэн. Хол ингэж утасаа хол байршуулад заавал секунд дээр байршуулад 5 секунд дээр байршуулад хүүж ирж одоо ингэж бэлдэх биш. Зүгээр ингэж энийг доороо барьж байгаа пат гэж зураг авах боломжтой. Заавал одоо хүний тусалцаагүйгээр бичлэг хийж байгаа нөхцөлд ч гэсэн шууд ингэж бичлэгэн дээрээ дараад бичлэгээ одоо эхлүүлчих болно. Энэ бол аюу давуу талтай. Надад нэг байгаа. За энэ юу вэ? Энэ юу вэ? За энэ TJ-ийн юу? Адаптер нь. За хоёр дахь харьц. За энэ юу вэ? За энэ бол хөл. За би энэ хөлөнд яагаад дуртай вэ гэхээр энэ хөл маань 1.90-ээс 2 метрийн одоо хооронд өндөр сундаг. Наад шиг өндөр хүмүүст бол ингэж гоё тишгэн зогсож бичлэг хийн гэдэг бол бас миний өмнөх энэ камерын хөл маань яг гоё хангалттай гоё өндөр болдгоо байсан. Тэгээд болохгүй бол одоо шууд энийг нэг сумаар 2 туулаа буудаад камерын хөлөө авангаараа гэрлээ авч байгаа нь одоо энэ. Тэгээд тийм учраас би энэ гэрлэнд бол айгүй дурлсан. Тэгээд та нар харж байгаа төмөрний хувьд ч гэсэн их сайн төмөртэй, чангалагчтай, 3 давхрын дээшээс сундаг чангалагчтай. Тэгээд ерөнхийдөө бас урт хугацаанд хэрэгж болохоор энэ бол маш сайн хөрөнгө оруулалт гэж би итгэж байна. Хэдүүл ямарчсан өгсөрч үзнэ. За 3 дахь хайрц нь юу вэ гэхээр за энэ бол үндсэн гэрэл нь. Яагаад би ийм саярган гэрэл нь дуртай вэ гэхээр шулуун гэрэл нүүрэн дээр тусгаараа нэг талаасаа туслаад одоо нөгөө талаа сүйдэрлэх одоо тийм эрсдэлтэй байдаг. Тийм учраас энэ гэрэл маань одоо ингээд уралдаа тавьчих гээд одоо нүүрний одоо бүх талаас нь одоо зөөлөн гэрэл одоо тусгана гэсэн үг. Тэгэхээр бичлэгэн дээр бол гоё харагдана.
Тэгээ хэдүүл ямар ч сан өгсраад байрлуулад ялгааг нь ямар ч үздэхэй. За би бол яг ингэ тгшин зогссон байгаа байдал. Тэгэхэд бол надад ч зөв нэгдүгээр энэ бол маш гоё өндөр хөл байна. Таалагдж байна. Тэгээ ерөөдөө жоохон шонгон доошоо буулгаад тэгээд гэрлээ суулгах ч бол ингэж харагдаж байна. Тогтцол сайтай. Тэгээд энэ гэрэл маань юугаар одоо бас давуу талтай вэ гэхээр шууд ингэ гэрлээ энүүгээр одоо ингэ сул хурцыг одоо ингэ яаж ч болдог. Унтраа хасах тусламжтай. Энүүгээр бас аюу гой давуу талтай. Тэгээд хэдүүл одоо залгаад хэрэглээд үздэгэ. За ингээд ямар ч сан гэрлээ байрлуулчлаа камерын дээрээ тоогоо залгацсан. Одоо хэдүүлээ гэрлээ хасаагаад ялгааг нь харцгаая. Хурц байна. Аюу гой хурц байна. Тэгээд та нарт ялгааг шууд харж байгаа. За би энэ хажуудлахын гэрлээ унтраачих. Гэрлээ унтраацсан. Хангалттай гой хурцлаж чадж байна. Тэгээд энүүгээр одоо ингээд сул юуг нь тохируулна гэсэн үг. Сул болгох юм бол ингээд ийм болчихно. Жоохон бүдэг ийм бич болж байна. Эсвэл ингээд хурц болоод болж байна. Хамгийн хурц дээр бол айгүй хурц юм байна. Эсвэл ийм шар гэрэл оруулж болж байна. Шар гэрэл нь оруулах юм бол ингэж харагдаж байна. Шар гэрэл оруулах юм бол ингэж харагдаж байна. Тэгээ та нар бас ялгааг нь бас гоё харж байгаах. Миний хүлээлтэнд бол 100% нийт чадж гэн гэж үзэж байна. Тэгээд үнийн хувьд ч гэсэн маш их боломжийн 89 евро байсан. Доллараар бол нэг 100 доллар орчим харьцаа. Энэ бол маш зөв хөрөнгө оруулалт гэж бодож байна. Яагаад гэвэл зөвхөн хөлний хувьд энэ би энэ хуучин хөлөө камерны хөлөө гэхэд зөвхөн 100 хэдэн евроор авч ирсэн санагдаж байна. Айгүй үнэтэй авч ирсэн. Тэгээд энэ бол гэрэл хөл бүх зүйл одоо ингээд тогтоогчтойгоо тэгээд шууд ингээд гар утсаа ингээд гар утсаараа бичлэг хийвэл гар утсаа шууд тогтоогч болно. Тэгээд тийм эффект оруулж байгаа. Тэгээд ингээд юмнууд бас ингээд даралдаж ирж байгаа учраас маш гоё. Тэгээд одоо ингээд миний өнөөдрийн авсан камер микрофон тогтоогч энэ гэрэл хөлтөө гэрэл хоёулаа нийлээ дээд нь одоо 110 евро болж гэсэн. Энэ бол маш боломжийн. Ялангуяа энэ олон төрлийн гэрэл авч ягаар зөвхөн юм бөөрөнгө нэг том гэрэлтэй бол гэрэлтүүлэг бол хангалттай гоё ашиглаж болно. За тэгээд ямар ч өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээд өнөөдрийн задлалт бол их гоё сэтгэл хангалуун байлаа. Тэгээд та нар бол энэ бүтээгдэхүүнүүдийг бол аваад харамсахгүй байна гэдгийг хэлмээр байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай залуусаа.